залуучуудаа сайн байцгаана үзэгчтэй. Оюутан залуучуудыг авиас чартер мэдлэг юу бүхнийг шавхсан уралдаан цэгээд ааsk нэвтрүүлгийг хийж дэмжиж өгөх аргадаши ихэвчлэн өнөөдрийн нэвтрүүлгээс соёлын дээд сургуулийн Боби Анчид багийн хүмүүстээр уралдаан Орхон их сургуулийн орхны ахирал багийн Лондонгийн их сургуулийн Мэдээллийн сургуулийн их буюу электрон жаал багийн дүнгээр уралдаан Багуудаа сургуулиудаа дахин анхаарсан аргыг нэжгүүлэлт ташин бүгдээрээ. За хамгийн ихний багийг дэмжих оюутнуудыг сонсъё. Энэ бол соёлын дээд сургуулийн Анчид багийн хүмүүстээр уралдаан. Ингээд нэрээ. Өнөөдөр миний таавууд өргөн дэвшүүлжээ. Юуны өмнө өөрийн танилцуулъя. Намайг ард түмэн таавууд ойлгож чаана гэж дууддаг. Тэмээ би ойлгож юу. Гэхдээ би өнөөдөр мянгахан төгрөгийн орлоготой. Гэхдээ би өөрийгөө сайн зүйл хийж байна гэж боддог. Яагаад гэвэл би Улаанбаатар нийслэл хотын бүх хот шил даатыг дүүдэг. Надад зөөр хүмүүс энийг хайдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс ямар нэгэн ухамсаргүй хэн нэгний өдөрлөгөн дор биш эргчлүүд арчсны юмд амьдж байна гэж боддог. Зөвхөн бидний нүдээр л шаарддаг. Тийм ээ. Өнөөдөр нийгэм ямар байгаа вэ? Та бүхэнд би чин сэтгэлээс нийгмийн тухай ярилцъя. Өнөөдөр нийгэм ийм л байна. Та бүхэн харцгаа. Тийм ээ. Энэ цагтаа зөв үдирдэж, зөв чиглүүлж чадвал өнөөдөр энд байх ёсгүй. Улс орныг аюулгүй байдал тусгай дортлын төлөө ань бие үл хайхан тэмцэх ёстой. Тийм ээ. Энэ эмчийг та бүхэн. Энэ эмчийг зөв үдирдэж, зөв чиглүүлж чадвал өнөөдөр миний та бүгдийн магадгүй 3 шүгч та бүгдийн ахлын амийг авраад мессен дээрээ суусгах ёстой. Нийгэм маань ийм л байна. Гэхдээ 800 жилийн дотор Монгол улс ийм байгаагүй юм шүү. Түүгээ эргээд би санаа. Альжаа тугай. Ахуй дрэмэн бүү алдаа тугай. Бүтэн бимэн зовбос зов тугай. Бүрэн ус минь бүү задах тугай. Энэ бол ганц хувийн хичээгүүгүй. Зөвхөн улс орныхаа сайн сайхан ирээдүйн төлөө маш их санаа зовсон. Агуу хүний үг. Гэхдээ ийм зөрөг гаргасан эмэгтэй хүн ч гэсэн Монголд өдөртөж байсан юм аа. Монгол хүний сэтгэлийн гарыг асаасан байдаг юм аа.
Бид Монголын үр дадаа тааврын сонсцоо. Бид өнөөдөр видеомаар дутаагүй. Бид их холбоор дутаагүй. Бид ирээдүйн хойдоор дутаагүй. Гачгүй бид их чөлөөгөө тусаж байна. Тийм ээ. Монголчуудаа их чөлөөний өндөө хамтдаа тэмцэхгүй. Их чөлөө зөвхөн өдөртөч байдаг. Тийм ээ. Би өдөртөч. Яагаад үгүй би харишаанда аруулаа. What do you say? Oh my darling, it's wonderful in Mongolia. We are riding a horse. Wow, that's great! Yes!
гэлээгээд Монголд айдах биш. Ба, энэ удаас Арвико Монголд ирээд чадарнаа. Тэйбэ.
өрнөөр удаж олон нэг сургуулиас оюуны төвийг татдаг миний хөө. Энэ чи хүсэж байна. Энэ бас чи олон ялтартай хүмүүс ирсэн шүү дээ. Чингис хаан
Манай нэвтрүүлгийн 2 дугаар үе болоо гэрийн даалгавар буюу бидний нүдээр. Тэгэхээр бидний нүдээр өнөөдрийн нийгэмд юу харагдаж байна? Бидний нүдээр амьдарч байгаа орчин маань хэрхэн харагдаж байна? Тэр бүхнийг нийгмийн хамгийн ихэвчлэн сурж байгаа хэсэг бол оюутнууд энэ тайзан дээр өөрсдийнхоороо бэлгэн тойж өөрсдийнхоороо харуулсан байгаа. За ингээд бид сонирхцгоё. Шүүгчдийн үнэлгээ Соёмд дээд сургуулийн буугийн анчид багийнхан төгсөн шүүгчдийн үнэлгээ 2 Орхон их сургуулийн Монгол улсын их сургуулийн мэдээллийн хөтөлбөрийн сургуулийн их багийн төгсөн шүүгчдийн үнэлгээ 2 Орхон их сургуулийн Орхон Ахмад үеийн хамгийн ихний баг Соёмд дээд сургуулийн